Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалууд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнхуянга олон таалт үзэл бодлууд гүн гүнзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит мөлөө Real Podcast. Сайн байцгаана уу өрхөм үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн минь төргий Real Podcast-ийн цоошинхийн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн зочноо та бүхэндээ танилцуулъя. За уламжлалт ангаах ухааны их эмч, зөв төн засалж, chiropractic эмч Туул маань оролцож байна. За энэ өдрийн минь төргий. За сайн байна уу Янга, баярлалаа. Тэгээ дахин ингээд чиний подкастт орж байгаа маш их баяртай байна. Өөрсөнд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Туултайгаа ярих юм бол маш их яагаад гэх юм бол энэ нөгөө хүний эрүүл мэнд гэдэг маш том сэдв те өмнө нь бид нар бол та бүхэн мэдж байгаа бол илүү ихээр одоо нуруу нугалмын өвчин за эдгээр асуудлуудын талаар ярьсан бол одоо арай өөр сэдвүүдийн талаар ярина. За илүү нэмж танилцуулахад манай Туул эмчийн маань хувьд Австрали улсын Сиднейд хотод за Macquarie их сургуульд нуруу нугалмын одоо эмчээр анх удаага төгссөн Монгол оюутан болсон байгаа. За сургуулаа төгссөн. За мөн түүнчлэн энэ хугацаанд одоо бас маш олон амжилтууд байгаагийн нэг нь улирлын онцлог дээр суурилсан хүний биеийн эрүүл мэндэд хандсан чиглэсэн. За уламжлалт ангаах ухааны одоо онол дээрээ суурилсан сургалтыг анх удаа одоо өөрийн зохион бүтээж хүмүүст зориулж явуулсан бүтэн жилийн турш явсан. За одоогийн байдлаар эмэгтэй хүний химнэл гээд одоо цоошин сургалтуудаа бас хийж эхэлж байгаа. За тэгэхээр ер нь энэ сургалтуудынхаа талаар яриач яагаад бас энэ сургалтуудыг зохион байгуулах болсон бэ? Ер нь хүмүүст бол ингээд мэрэгжлийн хүнийхээ үүднээс маш том эрүүл мэндийн боловсролын хөрөнгө оруулалт хийж байна гэж бол хараад байгаа. За баярлалаа. Wellness cycle онлайн хөтөлбөрийг одоо яг жилийн өмнөөс явуулж эхэлсэн. За тэгээ 4 улирлыг дамжсан 4 төрлийн өөр сургалт явсан байгаа. Тэгээ тэр сургалт маань болохоор улирал бүрд хүмүүс маань ямар арга хэмжээ авахын гэртээ тэгснээрээ өөрийнх нь эрүүл мэндэд ямар үр дүн гарахын, дотроос өөрийгөө хэрхэн эрүүлжүүлэхийн гэдэг арга байдлыг суулгахын тулд одоо чиглүүлэх хөх зорилготойгоор эрүүл мэндийн чиглүүлэг болгоод энэ 4 улирлын сургалтыг зохион байгуулсан байгаа. Тэгээ сургалтын онцлог болохоор яг дорны одоо уламжлалт ангаах ухаан дээр суурилсан. Тэгээ эртний одоо судруудаас ингэж сургалтаа гаргаж ирсэн байгаа. Тэгээд хоолны дэглэм, одоо цэгэн массаж, хөдөлгөөн гэдэг бүх талаас нь тэр хүнийг ингээд эрүүл амьдрах амьдрал руу чиглүүлэх тийм зорилготой сургалтаа явуулсан байгаа. Тэгээд одоо 5 дахь сургалт эмэгтэй хүний химнэл гэдэг эмэгтэй хүний даавар тэнцвэржүүлэх сургалтаа зарлалцаа. Яг одоо сургалт маань явагдаж байгаа. Одоо ингээд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал гингүүд бүр бас их тустай юм том асуудал болоод байдаг шүү дээ. Тэгэл эмэгтэйчүүдийн асуудал нь за асуудал гэж хэлэх нь буруу ч гэж магадгүй. Тэгэхээр сарын тэмдэг ирээд эмэгтэй хүний цэвэршилт хүртэл одоо нэг юм эмэгтэй хүний амьдралын насны мөчлөг ийм амьдралын хэмнэл явж штэ тий. Тэр хооронд бол маш их өөрчлөлтүүд гардаг. За ялангуяа эмэгтэй хүний хувьд өсч үржих тий одоо бас үр хөвгтөө төрүүлж өсгөх гэдэг ингээд ийм арай өөр юм байгальдлын цохилдлоготой, тийм зориулалттай тийм бие махбод байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад энэ сургалтыг зохион байгуулах болов? Ер нь яг ийм сургалтыг бий болол бас уламжлалт ангаах ухаан дээр суурилсан эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сургалт би ер нь сонсож байгаагүй. Гэхдээ ер нь хэр түгээмэл байдаг вэ? Яагаад энийг одоо хийх болсон бэ? За яг одоо олон эмэгтэй хүмүүс над дээр ирж үзүүлдэг. Тэгээд нөгөө уламжлалтын одоо судцаа бариулъя эмчилгээ хийлгээгээд ирдэг. Тэр эмэгтэйчүүд дундаас би олж харсан асуудлуудыг за ялангуяа гадаад байгаа эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдж байгаа юм байна. За сарын тэмдгийн мөчлөг алдагдсанаас болоод бас үргүүдэл бас тохиолдоод байна. За тэгээд мөн одоо өндөвчний асуудлууд, умаа асуудлууд гэдэг ингээд айгүй их тохиолддог юм байна гэж олж харсан байхгүй. Тэгээд энэ эмэгтэйчүүдэд одоо яаж туслах уу гэж бодсон. Тэгээд мэдээж олон хүнд зэрэг туслах арга нь сургалт байгаа. Тэгээд онлайн байх юм бол олон хүнд хүрэх юм байна гэж бодоод за тэгээ эмэгтэй хүний одоо энэ эрүүл мэндийн асуудлуудын хамгийн гол суурь нь даавраас эхэлж байгаа юм байна. Даавар нь алдагдаад байгаа юм байна. За тэрийг уламжлалт ангаах ухаан руу яаж шилжүүлж, яаж одоо зөв арга хэмжээ гэртээ одоо өдөр тутмынхаа амьдралд авах уу гэдгийг зааж өгье гэдэг зорилгоор энэ эмэгтэй хүний хэмнэлгийн сургалтаа ерөнхийдөө зохион байгуулж явж байгаа. Тэгэхээр
эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн түгээмэл асуудлуудын талаар хоёлаа яриад хөө. Ямар асуудлууд нь ялангуяа хамгийн ойрын одоо сэдв гэвэл сарын тэмдэг алдагдaltaй бол гэж би бодож байна. Гэхдээ яг эмчийн хувьд одоо хурж ирж байгаа, зорж асууж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд түгээмэл асуудлууд юу нь юу вэ? За энэ л нөгөө статистик уншсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. За эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа асуудлууд донд хамгийн ихнийх нь дааврын тэнцвэргүй байдал үүсэж байгаа юм билэ. За хоёрдугаарт бол PCOS гэж нэрлэдэг олон уйланхад өндөвчний одоо энэ хам шинж гэдэг өвчин маш илбэг тохиолдож байгаа юм билэ. 10 эмэгтэй тутмын нэгд нь бараг тохиолдож байгаа. За тэр эмэгтэйчүүд донд 70% нь өөрийгөө мэдэхгүй уйлахаа байгаа гэдгээ мэдэхгүй онцлуулаагүй явж байгаа гэсэн юм судалгаа байгаа юм билэ. За 3 дугаарт болохоор өргүүдэл байгаа. Өргүүдэл маань 6 эмэгтэй тутмын нөхөн өрчгөн одоо насандаа явж байгаа 6 эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үе шат дээр өргүүдэлд өртөж байна гэсэн бас судалгаа гарсан байлээ. За тэгээд 4 дугаарт болохоор эрт цэвэршилт одоо бас эрт бойжилт гэдэг асуудал бас яригдчихэж байгаа. Охтуудын маань бойжилт 1-2 жилээр урагшилсан ерөнхийдөө юм судалгаанууд гараа явж байгаа. Энэ бол бас тийм сайн зүйл биш. Яг бол эмэгтэй хүний нөгөө мөчлөг маань 7 насаар ингэж явдаг. Тэнгүүд тэр 7 наснаас урагшилчаар цэвэршилт эрт явах магадлал ихсчдэг гэсэн үг. За тэгээд ийм асуудлууд дээр нөгөө умайн бас асуудлууд байгаа. Миом тий ургацаг зангилаа, фиброид одоо хоргоо авдар гэдэг энэ олон асуудлууд ер нь эмэгтэй хүмүүст маш илбэг тохиолдож байна гэсэн судалгаа гарсан байлээ. Ер нь тэгээд тэр одоо уулынхаа асуудал ч гэдэг юм уу, тийм дааврын тэнцвэргүй байдал гэдэг юм уу, эдгээр асуудлуудын хамгийн том шалтгаан нь юу байгаад байгаа вэ? Тэгэхэд одоо бол ингээд амьдралын хэвнэл бидний хувьд бол өөр байна л да, юм хотчлт те. Тэгээд бас магадгүй яг дээр үеийн гэж нэгтлийн ойлгож болно. Тэр уламжлалт хамгаалах ухааны өвөмэгийн захиас байсан тэр нэг юм эмэгтэйчүүдийн одоо эрүүл мэндэд чиглэсэн зөвлөгөө мэдээлэлүүд байх шээ. Тэдгээр зүйлүүдээсээ бас нэг талаасаа бас холдож гин. Нөгөө талаасаа амьдралын хэмнэлж өөр болоод энэ яг юунаас болоод энэ их өөрчлөлтүүд гараад байгаа юм бол ялангуяа юм хөгжихөө хэрэг бас нэг юм саар талууд байдаг гэд тийм харшил маршлалын олон төрлүүд нэмэгдэж гараад ийн гэж ярьдаг шүү дээ. Энэ ер нь бидний амьдралын хэв маягтай хэр холбоотой? Маш их холбоотой. Тэгэхээр хамгийн ихний юм бол стресс байна. Хамгийн одоо гол шалтгаан. За стресс маань нөгөө кортизол гэдэг даавраа ихсгээд за тэгээ бусад даавраа унгаагаад ингээд дааврын тэнцвэргүй байдал үүсдэг. За энийгээ нөгөө хүн маань одоо эмэгтэй маань мэдэхгүй удаан энэ архаг стресс рүү ороод ирэхлээрээ сарын тэмдэг алдагдчих эхэлнэ. За тэгээ сарын тэмдэг алдагдаад удаан явахаар өндөвчний асуудал үүсдэг байгаа. Тэгэхээр ингээд нөгөө ийм шатараалтай явж байгаа. Тэр хамгийн үндсэн шалтгаан бол стресс гэж үзэж байгаа. За уламж дамгаах ухааны үүднээс болохоор цус дутагдал гэж үздэг. Тэр эмэгтэй хүний биед цус гэдэг юм маань хамгийн чухал суурь байгаа. Тэр багасаад ингээд ирэхлээрээ сарын тэмдэг маань өөрчлөлт ороод сарын тэмдэгт өөрчлөлт орохоор ингээд дараагийн өвчлөл үүсэж байгаа суурь нь тэнд тавигддаг гэсэн үг. Тийм. Тэгэхээр Европ бангаа ухаанаас стресс уламж дамгаах ухааны талаас илүү цустай холбож үздэг. Тэр уйлахааны асуудлууд бол бас юунаас болоод байна? Уйланхаа болохоор уламж дамгаах ухаанаас тайлбарлахад чиг ихээр хоримтлагтаад эхлэхээр усархаг энэ ууданцрууд биеийн альж хэсэгт үүсч болно. Зөвхөн одоо эмэгтэйчүүд биш бөөрөнд ч үүсдэг юм уу те дотор эрхтэнд үүс явчихдаг. Тэгэхээр чиг маш олон жил хоримтлагдаад биед хоримтлагтаад явсан л гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань эдгээр олон асуудлуудаас сэргийлээд өөрийнхөө эрүүл мэндэд тэр олон асуудлууд тулгархгүй байхын одоо эсрэг зохисыг гэвэл яг ямар дадал хөвчлүүдийг одоо нөгөө гэрийн нөхцөл гэдэг шигтэй тэгвэл одоо илүү дээр байх уу? За ерөнхийдөө нэгдүгээрт бол улиралтай тааруулж амьдрна. За тэгэхээр дөрвөн улирал эрсдэс улиралтай манайх шиг оронд бол ялангуяа улиралтай тохируулж амьдрах нь хамгийн чухал байгаа. Тэгээ тэрэндээ тохирсон одоо хоол унд хэрэглэн, тэрэндээ тохирсон дасгал хөдөлгөөнийг, тэрэндээ тохирсон унтах амрах байдлаа бас тааруулна гэсэн. За хоёрдугаарт болохоор сарын мөчлөгийн 4 үе шат байдаг. Тэгэхээр сард эмэгтэй хүний бие 4 өөр янзаар өөрчлөгддөг гэсэн. Тэгээ нэг талаараа маш гайхалтай юм физиологи байхгүй. Тэгэхээр энэ 4 үе шаттай бас тохируулж амьдрах юм бол яг энэ эрүүл байх суурь тэндээс тавигдчих эхэлнэ гэсэн үг. Ер нь эмэгтэйчүүд бид нар юм даавартайгаа сайн ажилд сурах хэрэгтэй юм шиг байгаа нэ. Одоо тэр сая хэллээ шүү дээ. Ийм бүтэн сарын турш ингээд 4 чиглэл хуваагдаж ийн гэд би тэрнийг бичлэг хөлөө нэг юм үтсэн санагдаад байгаа юм. Тэгэнгүүт
сарын тэмдгийн өмнө бол ингээд нөгөө аашсан юм тэр үед нь тгийж чандаар өөртөө те за тэр үед нь ингээрээ тасгал хөдөлгөөн хийх гэж байгаа бол энэ үед нь эсвэл энэ үед нь одоо нэг юм шин санаа гаргах гэж байгаа бол ч гэдэм үү яг юм даавартайгаа тохируулаад амьдралынхаа хэмнэлийг ингээд бас өөрчлөх юм бол илүү ухаалгаар ингээд явах боломжтой юм шиг санагдсан. Тэр хэр одоо үнийн ортой. Тэр бүр маш үнэн. Тэгээ яг сарын хугацаанд эмэгтэйний одоо даавар 4 удаа өөрчлөгддөг гэсэн үг. Тэгэхээр бид нар ер нь амьдралынхаа туршид дааврын хэлбэлцэл дунд амьдардаг. Тэгэхээр эмэгтэй хүний бие угаасаа маш эмзэг, мэдрэмтгий, альва ямиг одоо маш эрэгтэй хүнээс илүүгээр мэдрэн гэсэн үг. Яагаад тэгэхээр даавар нь байнгын хэлбэлцэлтэй байдаг. За тэгэхээр тэр 4 үе шаттай бол яг өөрөө чи хэлдэг бүтээлч байдал нэмэгддэг үе байгаа. За илүү эрч хүч ордог үе гэж байгаа. Тэр маань яг нөгөө овуляцийн үе байгаа. Тэгэхээр өндгөөс боловсроод одоо гадагшилж явах процесс бидний оргил үе. Одоо дааврын хувьд оргил үе маань явагддаг. Эмэгтэйлэг даавар, эстрожен даавар маань бүр ингээд дээд зэгтээ хүрж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед болохоор хүний тарих яг дагаад маш одоо бүтээлч байдлаар ажиллах боломжтой. Тэгэхээр энэ үед бол одоо чухал ажлаа төлөвлөгч гэдэг юм те бас нэг тийм аргууд бас байж болно. Эсрэгээр одоо сарын тэмдэггийн үед цус гадагшлах үед бол бүр ингээд даун болдог гэсэн. Нөгөө даавар маань ерөөхдөө доошлоод энэ цусыг гадагшлуулахын тулд юм бүх юм доошлдог. Тэгээ тэрийг нэг бол уламжлалт аваханаар бол нөгөө энерги цус маань бүгд доошлж иж гадагшлна. Тэгээ ирэхээр тархины хувьд бас бүтээлч байдал багасна. Тэр нь сэтгэл санаагаар унана, сэтгэл готролт тэр үед автах магадлал бас нэлээд өндөр байдаг. Тэгээд янз бүрийн шинж тэмдэг илэрнэ одоо тэр нөгөө эрч хүчээ нөхөхийн тулд маш идмээр санагддаг тийм. Ингээл амттай мэдмээр санагддаг. Янз бүрийн хоол идмээр санагддаг. За ингээд жин бас тэр үед нэмэгдэх магадaltaй. За хий бас илүү доошогоо хуримтлагдах бас шинж тэмдгүүд гээд эмэгтэйний бүр 4 өөр янзаар ингэж хувирдаг сарын хугацаа. Тэгэхээр энэ 4 үе шатаа хэрвээ ойлгочих юм бол биднэрт амьдралынхаа чанарыг дээшлүүлэх боломж бол байгаа. За тэгээд хамгийн гол юм нь мэдээж эрүүл байх, тийм нөхөн өрчмөн систем нь эрүүл байх юм бол эмэгтэй хүн одоо эрүүл байх юм бол тэр гэр бүл бөөндөө аз жаргалтай эрүүл байна тийм. Тэгэхээр ийм боломжтой гэсэн. Энийг бол илүү нөгөө сургалтаараа wellness cycle сургалтаараа заагаа явдаг 4 үе шатын талаар энэ үе шат болгонд юу идэж уувал зүгээр яаж биеэ тэтгэх юм гэдэг нь ерөнхийдөө маш гоё заагаа явчихдаг байна. Одоо ингээ юм хөгжөөд бас их гоё болчих тээ. Одоо мэдээлэлтэй бид нар их ойр болж байна. Тэгээ одоо нэр яадгийн бол гэж бодоод одоо ямар ч гарц гаргалгаагүй байдаг бол бас хэцүү тий. Тэгтэл одоо ингээд мэдээлэл дээр бид нар ойр байна. Гэхдээ бас мэрэгжлийн хүмүүсээ төршгүй бол одоо шүүлтүргүй маш их мэдээлэл дунд. Одоо ингээд AI хөгжсөн 900-д тий маш их мэдээлэл дунд шүүлтүргүй ингээд ороод бас өөрийнхөө эрүүл мэндийг хохирох үе тийм гэсэн ойлголт бас жоохон айдас болол байгаад байгаа. Тэгэхээр яг ингээд та бүхэн маань яг эрүүл мэндэд илүү нухацтайгаар хандаж ялангуяа тэр улирлын онцлогтой уялдуулаад өөрийнхөө биеийн одоо эрүүл мэндэд анхаарай гэж бодож байлна. Туулын чи маань wellness cycle эрүүл амьдралын хүрд гэдэг сургалтанд нь суугаарай. За дараагийн агсан төвшний буюу одоо төрөлсөн сургалт нь бол яг энэ эмэгтэй хүний хэмнэл гэдэг ингээд орж ирж байна. Тэгэхээр за эмэгтэйчүүд маань ер нь яг одоо аюу том асуудал угаасаа би яг ингээд асуултууд руугаа ингээд орохоос өмнө заашгүй нэг юм уртл хэлэх хэрэгтэй юм шиг болоод байгаа байхгүй яа тэгэхээр энэ нэг юм тайлбар хэрэгтэй юм том асуудал тий тэгэл одоо энэ асуудал эмэгтэйчүүдийн асуудал танд хэрэггүй гэж бодож иж магадгүй зарим нэг одоо үзэгч маань тий тэгтэл таны эхнэр, таны ээж, таны охин, таны дүүд гэдэг ингээд эргэн тойронд чинь хизээч одоо нэг эмэгтэй ертөнцөөс салж хагацж болохгүй энэ одоо амьдралын тойрог дотор тий тэгэхээр тэрийг ингэж мэдэх нь өөрөө их чухал байгаа юм. Одоо нөгөө хүний ойлгож инрэх ухаан гэдэг шиг тий одоо эхнэрний одоо асуудал эрүүл мэндийн тийм асуудалтай байхад тэрийг нь ойлгож дэмжиж халамжиж анхаардаг ч юм уу тэгснээрээ зөвхөн танаас одоо тэр effort одоо хүчин зүтгэл гараад байгаа юм биш. Тэр эргээд бас өөртөө нэрх тэр нэг юм гоё хандлага гэр бүлийн те. За тэгэл ээжтэй гэхэд одоо цэвэрч байгаа гэх үед нь яаж анхаарах вэ гэдэг юм ингээд маш том өргөн сэдвүүд байна. Анхны сарын тэмдгээс нь эхлээл октоодын юм бас асуудал эхэлж ин гэдэг. Тэгэнгүүт юу асуух гээд байна гэхээр эмэгтэйчүүд маань, охтууд маань яг ингээд анханасаа сарын тэмдэг ирснээс
ахуулаад ч гэдэг юм уу те яаж бие ийм гантай авч явах вэ? Одоо нөгөө юу гэдэг юм бэ? Өвдөхгүй эсвэл эмэгтэйчүүдийн олон талт асуудлуудтай бага нүүр тулаад ч гэдэг юм уу те тэгэж авч явах тийм зөвлөм зөвлөгөө эсвэл энэ талын ноу хау гэвэл юу ах вэ? За ер нь сарын тэмдэг түүн 7 насны мөчлөгтэй эмэгтэйний бие явдаг гэж ярьсан те. Тэгэхээр 14 наснаас яг эмэгтэй хүний сарын тэмдэг ирдэг гэж үзэж байгаа хгүй. Тэгэхээр 14 наснаас ахуулаад цус гадагшилж эхэлсэн л бол цусаад итгэл арга хэмжээ аав. Ерөөсөө эмэгтэй хүний цус шингэн, цусны эргэлт сайн байх юм бол за бусад ер нь бүх даавар маань одоо эрүүл байх бүрэн боломжтой. Тэгээ яг уянгагийн асуудаг асуулт бол маш зөв асууж байна миний бодлоор. Тэгэхээр яг сарын тэмдэг ирэх үеэс л маш сайн анхаарах хэрэгтэй охтуудыг. Тэгэхээр энэ цусын түлжүүлэх зүйл дээр илүү анхаарад. За хоёрдугаар тас хүйтэн чийгээс одоо маш сайн сэргийлэх хэрэгтэй. За энд болохоор нөгөө хүйтэн газар удаан байх те доороосоо даарах чийгтдэг гутал хүртэл ингээд өмсөд яваад ах юм бол энэ маань нөгөө охтуудын маань биед хүйтэн чийг хурах юм суурийг тавьчихдаг гэсэн. Тэгээд хүүтэй юм уу чийг ингээд биед хураад эхлэхээр л цусыг удаашруулад за ингээд цусны эргэлт зогсонгошоод эхэлдэг. За цусны эргэлт зогсонгошоор дааврын асуудлууд тавигдана гэсэн үг. Тэгэхээр яг цус гадагшилж эхэлсэн үеэс л охтуудынхаа цусыг тэтгэх хоол хүнстэй халуун бүлээн дулаан чанартай дандаа хоол өгж явах хэрэгтэй. Аль болох хүйтэн өстэй энэ зүйлүүдээс татгалзуул сайн байна. Тэгээ доороос нь дааруулахгүй гэртээ ч гэсэн байхдаа байнгын таавчтай аймстай тий эн чин дээр үеэсээ нөгөө доороосоо дулаан бай гэдэг чинь зүгээр нэг одоо хоос үг биш байхгүй. Энэ бол бүр яг энэ уламж намгаа ухааны суур онолыг бидэрт багаас мань зааж өгсөн байгаа. Одоо харин харамсалтай нь ерөнхийдөө нийгэм ингээд даяарчлагдаад тий ер нь энэ уламжлалт байдлууд маань алдагдаад байгаа. Тэгэхээр энэ доороосоо дулаан байх нь бол хамгийн чухал байгаад байгаа. Тэгээ цус түлжүүлэх хоол хүнсээ сайн хэрэглэх хэрэгтэй. Зөв. Энэ дээр ингээл яриан дундаас их гоё олон юмнууд мэдэж авд юм аа. Энэ тоолтойгоо ярихаар их гоё юм би дуртай. Тэгээд бас та бүхэн ч гэсэн хэрэгтэй мэдээлэлүүд очиж байгаа гэдэгтээ бол 100% итгэлтэй. Ингээд улсын хүмүүсийн ийм амьдралын хэм маяг угаасаа ер нь өөр те. За тэрийг бол ойлгож байна. Гэхдээ нийтлэгээрээ бас ингээд одоо ингээд Австрал те жишээ нь одоо бид нар Австралд байна. Тэгэнгүүт гадаа яг өвөл болоод цас ордоггүй ч гэсэн ер нь бол хүйтэн болдог шүү дээ. Тэгтэл ингээд цементэн шалан дээр хүүхдүүд, залуучууд, охтууд ингээд сууж идэг. Тэгэл одоо Монголд бол бид нар хизээч ер нь те одоо шалан дээр тэгж хүйтэн шалан дээр ер нь суухгүй. Тэгтэл ингээд дандаа ингээд мөстэй кофе өгнүүд ингээд ууж ин. Тэнгүүд яг магадгүй Монгол хүний хувьд эсвэл тэгж бодоод иж магадгүй эсвэл нэг жоохон миний насны хувьд ч гэсэн те одоо яг жинзи биш миллениал үеийн төлөөл гэдэг утгаараа за энэ ч яриаж болохгүй дээ бидээ ийм тухтай хоол хүнсийг одоо уртл болгоод идэж уух нь зөв болов гэдэг нэг тиймэрхүү л бодол явахаас биш нэг нарийн ширээ юм бас сайн мэдэхгүй шүү дээ бид нар чи яг энэ эрүүл мэндийн салбарын хүмүүс биш учраас те тэгэнгүүт энэ ялгаанууд тэгээд тэд нар зүгээр үү ер нь ингээд эсвэл багаас нь хүүхдүүдийг ийм хамаагүй өсгчүүл зүгээр байдаг гэхэд бас нэг тийм ойлголт явж идэг олон нийтийн дунд. Энэ тал дээр яг эмчмөний хувьд ямар байр суурьтай гэдэг. За яг нэгдүгээр генетик бол байгаа, нөлөөлөл бол байгаа. Бид нар нөгөө Монголд өссөн, торинцсон тэгээд генетикийн хувьд бидний одоо тэр нөгөө traditional байдал маань бидэрт сайнаар нөлөөлдөг, эргээр нөлөөлдөг байгаа. Эндхийн хүмүүсийн хувьд үзэхэд бол би бол яг биеийн дасан зохицсон байж болно. Гэтэл цаагаараа нөлөөлөл байж л таараа. Одоо доороосоо даарад тэр шар бор хар одоо ямар ч төрлийн Аз хүн байсан хамаагүй эмэгтэй хүн л бол эмэгтэй яг адилхан сарын мөчлөг маань явагдаж байгаа тий яг адилхан л даавар бидэрт байгаа. Тэгэхээр тэр доороосоо даарж байгаа, чийгдэж байгаа, тэр буруу хоолж байгаа байдал нөлөөлөл бол байгаа. Тийм ч учраас одоо энэ эмэгтэйчүүдийн асуудлууд ганцхан Монголд биш дэлхийд дахинд маш их элбэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ өргүүдэл гэдэг маань 6 тутмын нэгд байгаа гэдэг чинь энэ олон улсын судалгаа учраас Австралид ч гэсэн байгаа гэсэн. Тэгэхээр тэрний суурь ерөөсөө тэр багаас охтууд байхаас үеэс л одоо тавигдчих байгаа байхгүй. Тэгэл тэр үед нөгөө хүүхдүүд мэдээж мэдэхгүй, аав ээж нь бас мэдэхгүй байгаа тохиолдолд тэр суурь ингээд тавигдаад явж байгаа хин ч анзаарахгүй. Тэр нь тэгээ сүүл одоо 30 гарсны дараа тий нас явсны дараа л мэдлэгдэж эхэлж байгаа байхгүй тий. Тэр өвчин гэдэг маань өчигдөр одоо та буруу хоол идээд өнөөдөр үүсдэг юм бишээ.
Энэ бол 10 дор хаяж 10 20 жилийн суурь тавигдчихж өвчин бий болдог байгаа. Тэгэхээр энэ нөлөөлөл бол байгаа л гэж үзэж байгаа тийм. Тэгэхээр насны эмэгтэйчүүд маань бас эрүүл мэндэд анхаарах одоо бас нэг арай өөр хих маяг байна тий. Одоо бага насны охтууд гэх юм бол бас яг одоо сарын тэмдэгтэйгээ зөв харьцах ч гэдэг юм уу тий. За тэрнээс дээшээ болоод ирэх юм бол хүн өрчхүйн асуудлуудаа илүү дэмжих гэд. За тэгээд бас ингээд яг нөгөө үргүүдэл гэд яриан дээр бас хэлжсэн шүү дээ. Амьдралынхаа насны ямар нэгэн мөчлөгт энэ үргүүдэлтэй учирч байна гэд. Тэгээд тэрийг та тайлбарлаж өгөөч. Яагаад гэвэл би одоо эсвэл би ойлгохгүй л юм л да нөгөө үргүүдэл гэдэг нь одоо ийм насны онцлог дээр тулгуурлаад өөр байдлаар ирдэг юм уу? Яа гэм бол. За яг үргүүдэл нөгөө хоёр өөр идэх хэвгүй. Анхдагч одоо тэгээд хоёр дахьч гэд байгаа. Тэгэхээр primary тэр нөгөө үргүүдэл маань болохоор анханасаа одоо жирэмсэн болохгүй. Тэгээд нөхөр үрчгүй насан дээр ирсэн ирнэ 12 сараас дээш хугацаанд одоо жирэмслэхгүй байх юм бол тэр үргүүдэл яваад үсэж чинь. Гэтэ үргүүдэл байлаа гэж дараа нь жирэмслэхгүй гэсэн утга бол биш. Тухайн одоо хугацаанд одоо өөрөө оролдоод байна шүү дээ тий ямар нэгэн хамгаалтгүйгээр ингээд бэлгийн арсанд ороод тэгээд одоо хамтрагчтай тий ингээд тогтмол бэлгийн арсанд орж иж 12 сараас дээш жирэмслэхгүй авах юм бол тэрийг бол үргүүдэл гэж үзчихдэг байхгүй. Хоёр дахь нь болохоор төрсөн гэхдээ одоо хоёр дахь хүүхэд нь юм уу гурав дахь удаа жирэмслэхгүй байгаа мөн одоо 12 сараас дээш болоод ирэхээр бас одоо хоёр дахь үргүүдэл гэж үзчихнэ гэсэн үг. Тийм тэгээд энэ маань одоо тэр нөгөө цустай холбоотой. За хоёрдугаарт бол арга бэлэг энерги гэж байдаг хүний биед. За одоо хорвоо ертөнцийн дээр ч гэсэн арга бэлэг энерги гэж бүх юм энэ хоёрын л тэнцвэр дээр оршдог. Яг эмэгтэйчүүдийн нарийн одоо шинжилгээ өгөхөөр зүгээр гараад байна. Тэгсэн хэрнээ ингээд жимслэхгүй байна гэсэн эмэгтэйчүүд айгүй холбогддог ер нь бол. Бас эрт цэвэршиж байгаа бас эмэгтэйчүүд байгаа. 40 наснаас өмнөх эрт цэвэршилт рүү орсон бас эмэгтэйчүүд байна. Тэгээ нийтлэг асуудлууд бол үргүүдэл бас нэлээ их байх шиг байна. Миний харж байгаагаар бол тий. Тэгээд үргүүдэл гэхээр одоо октоосоо жирэмслэхгүй ч гэдэг юм уу тийм биш. Энэ 12 сараас дээш л одоо жирэмслэх гэж оролдоод ингээ болохгүй байх юм бол тэр үргүүдэл гэж үзэн тэгээд тохирсон эмчилгээгээ аваад одоо тохирсон дарга байрлаа аваад явчих юм бол болох бол бүрэн боломжтой. Тэгээд эмэгтэйчүүдтэй бол ерөнхийдөө маш сайн төлөвлөөд за тэгээд энэ жирэмслэх гэр одоо шийдсэн бол бие маш сайн бэлдээд ингээд одоо оролдох юм бол илүү үр дүнтэй байна гэж үзэж байгаа тий. За тэгээд бас одоо цэвэршилт одоо их эрт байна 20-д 30-д цэвэршиж гэнэ гэдэг тэгээд байгаа шүү дээ. Эдгээр нь одоо яг юунаас болоод тэр яг энэ 7 жилийн циклтэй биш те бүр ийм ихт байгаад байгаа юм бэ. Тэгэд энийг даахсан бас маш олон асуудлууд байх бах. Ялангуяа дөнгөж ингээд сарын нэмэртэй ингээд нүүрт болж байгаа юм уу те. Ирэхгүй бол амар гэдэг ойлголт хүмүүсийн хувьд бол октоодын хувьд ч юм уу те. Эмэгтэйчүүдийн хувьд бол нэг төвөмөлдөө байж яснаа. Яг энэ нь яг ямар ач холбогдолтой бид ямар ач холбогдолтойг ойлгоод ирсний дараагаар баг хэрүүлж явах дуртай тий. Тэгээд ингээд нас их тусам ингээд хэмжээ нь багасаач гэдэг юм уу ингээд явж байгаа болохоор эрүүлэхийг нь одоо утга учирыг ойлгосны дараа илүү их хүсэмжилж штэ орой тий. Тэгэнгүүт яг энэний зөрүүг бас тайлбарлаад өгөөч. Яагаад тэгээд эрт цэвэршээд байна? Тэрийг дагсан ямар сүрэг одоо үр дагаврууд байна? За ерөнхийдөө эрт цэвэршилт одоо нийт 100 эмэгтэй тутмын нэг хүнд тохиолдож байна гэж үзэж байгаа. Эрт цэвэршилтийг бол 40 наснаас өмнө одоо сарын тэмдэг зогсохыг хэлээд байгаа гэсэн үг. За энэ маань болохоор бөөртэй холбоотой гэж үзэж одоо улам шанга ахуйн онол дээр үздэг. Тэгэхээр бөөрийн нөгөө амийн энерги, жин гэдэг энерги байдаг. За энэ энерги бол хизээ тавигддгүү гэхээр бидрийг одоо ихийн хөвлөд байхаас тавигддаг юм чухал энерги байгаа. За тэгэхээр ээж хүн одоо үрээ ингээд хөвлөдөө тээж байгаа үедээ маш сайн зөв дэглэн бариад ингээд зөв хооллоод тэг олон сэтгэл санаа маш сайн тайван байх ёстой. Энэ үед бол хүүхдийн одоо тэр бөөрийн хамгийн чухал суурь энерги тавигдчих юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. За энэ энерги маань ингээд тавигдаад 14 нас хүртлээр суурь бол маш сайн тавигдах ёстой. За тэгээд 14 наснаас сарын тэмдэг ирээд эхэлнэ шүү дээ тий. Тэгэхээр 14 хүртэлх нас хүртлээр хүүхдийнхаа энэ одоо бөөрөнд маш сайн анхаарах хэрэгтэй эцэг эхчүүд.
За тэр нь мэдээж энгийн шүү дээ. Одоо зүгээр им уулгах биш тийм ээ. Гэртээ одоо дулаахан байх тэгэл түрүү ярьсан тийм шүлтэн устай хоол сайдуулах, аль болох хүүтэн ус уулахгүй байх гэдээ анхаарах хэрэгтэй. За энэ үед бөөрийн одоо жин энерги сайн тавигдчих юм бол цэвэршил гэдэг маань хойшоо яг эрүүл байдлаар явах магадaltaй. Хэрвээ бөөрийн жин энерги одоо дутуу, сул за тэгээд залуу насндаа 20 наснда 21-с 28 наснда жоохон дэглэн малдаад те доороосоо даарад ингээд бөөрөө жоохон гинтээдсэн тохиолдол эрт цэвэрших магадлал ихсчдэг гэсэн үг. Тэгэхээр эрт цэвэршиж байгаа эмэгтэйчүүд бол бөөрөндөө илүү анхаарах хэрэгтэй. За тэгээд бөөрийн тэр жин энерги нөхөөд тэрийг бол одоо уламжлалт эмийн байдлаар бас нөхөх боломжтой байдаг. Заавал тасгал хөдөлгөөн байна те. За тэгээд цусаад итгээд ингээд ирэх юм бол бас энэ аюулаас өөргөө сэргийлчихнэ л гэсэн үг. Тэгээд эрт цэвэршин гэдэг маань тэгээд эрт хөөгшрөлд явагдана гэсэн үг те. Эмэгтэй хүний бүх энэ физиологийн юм одоо ингээд алдагдчихна гэсэн үг. Тэгэхээр энэс аль болох урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тэгэхээр бөөрөө сайн тэтгэх бол нэн шаардлагатай л гэсэн үг. Тэгэхээр ер нь бол ингээд маш олон өвчлөлүүдийн ихэнх одоо дийлэнх шалтгаан угаасаа нэг юм амьдралын буруу хэв маяг байгаад байдаг те. Түүнээс биш гинт нэг ингээл тэрийг эзнээс болчлоо гэдэг яв байдаг бах л да магадгүй те. Гэхдээ нөгөө дийлэнх шалтгаан нь бидний он удаан жил явж ирсэн бие хайрлаагүй амьдралын буруу дадал хөвшлийг ингээд он удаан жил ингээ үргэлжлүүлсэн. За магадгүй тэр нь баг үр хөвгтдээ удамшсан те. Буруу хэв маяга өвлүүлээд нөгөө хүн чинь нөгөө өөр хөвгтдээ өөрөнгө өвлөлдөг гэдэг тэгээ өвчин өвлүүлж ийн гэл ингээд бас ярих хошигнол байдаг штэ. Тэгээ тэрэн шиг тэгээ яг энэ дээр яриад ирэхээр нэрээ яг хувь хүн болгоны нэг нийгмийн хариуцлага гэдэг зүйл байгаа даахгүй тий. Гэхдээ дэлхий дээр юу ч мдээгүй ирж байгаа тэр жоохон одоо хүүхдийг те хүнийг тэгээ бас нэг ингээд өвчнөд тэмцэх тийм үүрэг даалгаврыг ингээд өгчхөр чинь бас айгүй харамсалтай байгаа байхгүй тий. Одоо нэг талаас шудраг биш. Тэр одоо яг хүүхдийн талаас нь авч үзэх юм бол тий дэлхий дээр одоо юу ч мдээгүй ирснэ. Одоо нэг тэр эцгийн эхийн өвчнийг өвлөж авах. Эсвэл тэдний буруу дадалтай, уялдаатай ирээдүйд ирэх өвчнийг нь хүлээж авах. Гэхээр нэг жоохон шудраг биш санагдаад байгаа байхгүй. Тий, тэгэлгүй яах вэ? За яг генетикийн бүр нөгөө олон удам дамжсан тийм өвчнүүд бол байдаг. Тэрийг бол одоо үнэхээр хэний ч одоо буруутгах аргагүй. Тэр нөгөө өвчин хэлж ирдэг, хийсч ирдэг гэдэг шиг ингээл гинт нэг ирчиж байгаа гэсэн. За ер нь бол ихэнх архаг одоо хууч өвчлөлүүд бол амьдралын буруу хэв дадлаас бол хөвчлөө үүсдэг. За тэр олон жил буруу хэм маягийг баримтлсан тэр байдлаас үүсдэг гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо гэр бүл байлаа гэж бодоход одоо ээж хүн те эхнэр хүн дээр ер нь маш үүрэг рол оногддог те тэгээд маш их завгүй үрүүхтэй гээд ингээд амар их завгүй амьдралын дунд явдаг. За тэр дунд өөрийнхөө эрүүл мэндийг гол нь алдах гэдэг. Тэр эмэгтэйчүүдэд маань тохиолдож байгаа өвчлөлүүд бол дийлэнх нь өөргөө ихвчлээ хойш тавиад идэг. За би яах вэ? Дараа нь болыг хэлтэй. Өвдөжсэн ч гэсэн төвчээл сарын тэмдгийн өвдөлт гэж байх ёстой мөн гэхээр үгүй байхгүй. Тэнгүүд одоо бидний нийтлэг бодол бол угаасаа сарын тэмдэг ирэхэд өвддөг штэ тий гэсэн нэг юм нийтлэг буруу ташаа ойлголтууд байдаг. Тэгэхээр хэрвээ танд ямар нэгэн зовир өвдөл байгаа бол энийгээ сонсож сурмаар байгаа. Тэгээд эхлээ та өөрөө эхнэр хүн ээж хүн эрүүл байж ийж за тэгээ эргэн тойрны үр хүүхэд нөхөр гэд эрүүл байна гэсэн үг. Тэгэхээр эхлээд өөртөө маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд тэр эрүүл дадлыг өөртөө суулгах юм бол эргэн тойрондоо суулгах чинь тэр хүүхэд ч гэсэн одоо эрүүл өсөж бойжно гэсэн үг. За ер нь уламжлалт ангаах ухаан Европ ангаах ухаан гэх юм уу те одоо өрөнд орны ангаах ухааны онцлог ер нь ямар хуу байдаг вэ? Энэ талаар ярил. За тий уламжлалт ангаах ухаан чинь болохоор илүү урьдчилан сэргийлэх тал руугаа тэгээ зөөлөн аргаар биеийг тэнцвэрийг одоо балансыг барих. За тэгээд дутагдсан юм нөхөөд тэгээ илүү гарсан юм одоо юу гэдэг нь дарах тий. Тэгээ ер нь бол энэ балансыг барих төр тулгуурлалтай. Тэгэхээр илүү өвчний шалтгааныг эмчлэх зорилготой. За тэр шалтгаан нь бол одоо түрүүн ярьсан хүйтэн чийг одоо цус цогсон гэршил тий илгэний чи урсгал гэл ингээд яг энэ өвчин юу үсгээд байгаа тэр шалтгааныг одоо эмчлэх гэж оролддог. Гэхдээ энд бол мэдээж хугацаа их ордог. Урт хугацаанд зөөлөн аргаар эмчлэх юм онолтой гэсэн. За Европ ангаах ухаан болохоор одоо илүү тий хурц өрөвсөлт өвчин, халдварт өвчин, хүнд өвчлөлүүдийг бол одоо цаг алдахгүй өвчтнийг
өвчнийг хүндрүүлэхгүй байх тал дээр илүү их суйрлаад за тэгээ онцлогооны хувьд илүү нарийн гаргаж ирдэг. Одоо лабораторийн шинжилгээ те маш олон энэ зургийн одоо шинжилгээнүүд дээр суйрлаад илүү онцлогоог нарийн физиологийн чиглэлээр нь гаргаад ирдэг гэсэн үг. Тэгээ энэ хоёрыг бол аль альнаас нь салгаж болохгүй. За ер нь бол энэ зоосны одоо хоёр тал байхгүй. Тэгэхээр аль аль нь байж ийж одоо хүнд бол төгс эмчилгээ гэдэг юм бол бий болно гэж үздэг. Миний бодлоор бол ерөнхийдөө илүү онцлогоо талдаас Европ ангаа ухаанаа бариад давхар одоо уламж ангаа ухааныхаа эмчилгээг хэрэглээд ингээ явах юм бол яг ингээд хоёр талаасаа нийлээд арга бэлэг шиг яг одоо төгс эмчилгээ бий болох болов гэж хардаг. Тэгэхээр өнөөдөр бол хоёлаа илүү уламжлалт ангаах ухааны чиглэлийн мэдлэг мэдээллийг хүмүүстээ өгөхийг зорилоо тий. За тэгэхээр ярилцлагын төгсгөлд туул эмч маань хүмүүстээ ялангуяа одоо өнөөдрийн сэдв болсон тий улирлын онцлог дээр суурилж эрүүл мэндэд анхаарах хийгээд одоо төлхөө эмэгтэйчүүдэд зориулсан юм зөвлөгөөг ярилцлагын төгсгөлд өгөх гэвэл таны зүгээс яг ямар зөвлөгөөг эмэгтэйчүүдэд үзэгчдэд өгөх вэ? За юуны төрөнд миний би бол яг уламжлалт ангаа ухааны эмч байгаа. Тэгээд зүү төвөнд засалж энэ мэрэгчлэр төгссөн. Би бол яг нарийн мэрэгжлийн эмэгтэйчүүдийн эмч биш. За тэгэхээр миний одоо энэ өнөөдрийн ярьсан зүйл бол ерөнхийдөө одоо цаад шалтгааныг та бүхэнд ойлгох гэсэн оролдлого байлаа. Тэрнээс ямар нэгэн онцлогоо эмчилгээний талаар бол өнөөдөр ярьсангүй. Илүү амьдралын химик талаас нь та бүхэндээ уламжлалт ангаа ухааны талаас нь өнөөдөр бол тайлбарлаж ярьсан байгаа. Тэгэхээр одоо хэрвээ танд ямар нэг эмэгтэйчүүдийн асуудал байгаа бол заавал одоо нарийн мэрэгжлийн эмэгтэйчүүдийн эмчт очиж үзүүлээрэй. Тэгжээж та тэндээс одоо өөрийнхөө онцлогоог мэдчихээж дараа нь гаргалгаа гаргаж авна гэсэн үг. За тэгээд одоо эцэст нь хэлэхэд эмэгтэйчүүдтэй ерөнхийдөө цусаа сайн тэтгээрэй. За тэгээд тэр арга бэлэг гэж ярьсан арга бэлэг энергээ сайн тэтгээрэй. За энийг бол одоо хоол доор, дасгал хөдөлгөөнөөр за тэгээд уламжлалт эмчилгээгээр бас тэтгэх боломжтой. Тэгэхээр уламжлалтын эмчтэр та бүхэн бас очиод суцаар онцлуулад те яг ямар шалтгаан надад үүсээд байгааг ойлгоод аваарай. Тэгээ эндээ тохирсон арга хэмжээнүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлээрэй. Тэгэхгүй бол тэр шалтгаан байгаа цагт өвчин одоо бүр мөсөн эдгэж арилахгүй гэсэн үг. Тэгжил зөвлөмөр энэ. За баярлалаа. Тэгэхээр үргэлж толтойгоо ярилцахад гоё байдаг. Маш олон төрлийн мэдээлэл яг гоё тийм системтэйгээр за нэгэрээ ингэдэг юм байна, тэгдэг юм байна гэдэг ойлголтуудыг миний хувьд бас өөрөө их мэдээлэл авч чаддаг болохоор их гоё таатай байдаг. Тэгэхээр цаашдын ажил үстэн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Үзэгч та бүхэн маань бас улирлын онцлог дээр суурилсан сургалтуудад нь суухыг хүсэх юм бол одоо доктор Туул Traditional Medicine гэдэг Facebook дээр байгаа сошиал хуудасууд болон Instagram дээр байгаа Туул доогуур зураас TCM гэсэн хаягуудаар та бүхэн холбогдох боломжтой. За мөн тэдгээр сошиал хаягууд дээр Wellness Cycle буюу эрүүл амьдралын хурц сургалт нь болон эмэгтэй хүний хэмнэлгээд шинэ сургалтууд нь бас байгаа. Тэгэхээр та бүхэн маань эдгээр сургалтуудаас өөртөө эрүүл мэндэд зориулсан маш том хөрөнгө оруулалтыг олж авч чаднаа гэдэгт найдаж байна. Урилгыг минь хүлээж авч маш хэрэгтэй мэдээлэл өгсөн тулдаа баярлалаа. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр энэ подкастыг сонсож байгаа бүх эмэгтэйчүүдтэй одоо сайн сайхан эрүүлэнхийг хүсье. За тэгээд өнөөдөр бол энэ тэндээс нь ерөнхийдөө хайлтал дурдлаа. Яг бол цаг маань хүрэлцэхгүй учраас тэгээд та бүхэн яг системтэй ойлголтыг авахыг хүсэх юм бол эмэгтэй хүний хэмнэл сургалтандаа ороод ирээрэй. Энийг бол бүр яг ингэ суураас нь ахуулаад аюу гой ойлгомжтой хэлбэрээр тайлбарлалаа. За баярлалаа. За баярлалаа. Энэ удаагийн дугаарын зочин маань уламжлалт ангаах ухааны хэмж зүйтэн засалж chiropractic-ийн хэмж Туул байлаа. Дараагийн дугаарт баяртай. Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр. Нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалууд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнх Уянга олон таалт үзэл бодлууд гүн үзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт хийрэ бодит нөлөө Real podcast